Хэлцэж байгаа асуудалтай холбоотой бас саналаа хэлье. Ер нь өчигдөр энэ асуудал хэлцснээс хойш нийгмийн сүлжээнд ер нь одоо хэвлэл мэдээлэл олон нийтийн зүгээс бас энэ асуудлыг яаж шийдэх нү гэсэн хүлээлт одоо сая гишүүдийн одоо үг хэлж байгаагаар саналын зөрүүтэй одоо байр суурьуд байна л да. Гэхдээ ямар ч асуудал зөрчилгүй нэг талыг одоо дагнсан байдлаар шийдэгдэх болцоо байхгүй. Аль болохоор олон талаас нь үр дагавар нь юу юм бэ, сургамж нь юу юм бэ гэдгийг үнэхээр ярьж хэлэлцэж, үнэхээр олон талаас нь шүүн тунгаажж бид нар алдаагүй шийдвэр гаргах ёстой л доо. Түүнээс биш өнөөдөр тэр нь буруу, энэ нь буруу, бидний ярьж байгаа зөв, тэрний ярьж байгаа буруу гэх хандлага бол өөрөө асуудлыг зөв шийдэхэд би тийм сайн түлхэц болж өгөхгүй гэж ингэж харж байна. Тийм учраас үндсэндээ бол одоо үнэхээр нийгмийг цочроож одоо тэр яриад байгаа бичлэг үнэхээр одоо гишүүд одоо үзээд олон нийтэд тэр маань одоо бас гаргасан шийдвэрийн дагуу хүрх юм шиг байна. Инглигээд энэ асуудлыг шийдэх арга барил нь өөрөө юу юм бэ гэхээр үнэхээр энэ үйлдэл цаашаа хийгдэж болохгүй л гэдэг тэр шийдвэр тэр зүйлийг л өнөөдөр шийдэх гэж энэ асуудал орж ирж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас би 17-гийн 1-8-ийн эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэх хангалттай үндслээр энэ асуудлыг яг энэ хүрээнд нь авч үзэх нь өөрөө зүйтэй гэсэн яг хувь хүний бас байр суурь байна. Тэгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан гэдэг маань яг үнийг хэлэхэд төрийнхөө институт бүтцүүдийг бид нар хуулийн томьёоллоо зөв хийж олон урт настай иргэдэд ээлтэй байх тэр орчныг бүрдүүлж өгөхгүйгээр ямар нэгэн байдлаар бид нар бас энэ яг үг үсгийг ашигласнараа магадгүй бас төрийнхөө бүтцүүдийг алдаанд орох тийм юм руу түлхчих вэ. Яагад гэвэл шүүхийг буруутай эсхийг ерөөсөө шүүхэл тогтоош. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлт тогтоох боломжгүй. Тийм байтал одоо бас ийм томьёоллоор хийх нь одоо ямар үндэслэлтэй вэ? Хууль зүйн хувьд одоо ямар гаргалгаатай юм бэ гэсэн ийм одоо үднэс бас өөрийнхөө саналыг хэлж байна. Согжмогшин дэмжихгүй гэсэн томьёолоор санал байсан уу?